Дэлхийд дахинд явуулсан 800 гаруй судалгаанаас үзэхэд боловсруулсан мах нь бүдүүн гэсний хорт хавдрыг үүсгэдэг гэж үзэх хангалттай нотлох баримт байна хэмээн олон улсын хорт хавдар судлалын агентлаг мэдээлсэн. Бразилийн алдарт Churrascaria Falls ресторанд шарсан махан стейк идэж буй хүмүүст нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан судалгааны талаар сануулхад тэдний дийлэнх нь амаа арчаад өдөр бүр л ийм махан хоол иддэг. Судалгааны талаар сонссон гэсэн ч мах сайхан хэмээн хариулж байлаа. Тэдний энэ байдал бразилчуудын маханд хэр дуртайг илэрхийлсэн юм. Бразилчууд бид маханд дуртай ард түмэн. Улаан мах болон боловсруулсан мах хорт хавдар үүсгдэг тухай мэдэгдэл нь биднийг махнаас татгалз гэсэн хэрэг биш гэж ойлгож байна. Харин махны гарал үүсэл тухайн мал юугаар хооллдог байсан зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Махыг хүнсэндээ тохируулан хэрэглэх нь хүний эрүүл мэндэд харин ч сайн нөлөөтэй гэж бодож байна. Махыг болгож хэрэглэхэд хялбар, хурдан байдаг болохоор бразилчууд бид махыг төлхөг хэрэглэдэг. Мах бол манай соёлын нэг хэсэг. Бид шарж жигэнсэн махыг хүнсэндээ байнга хэрэглэдэг. Албаны их сурвалжийн мэдээлснээр Бразил улс үхрийн мах болон бусад малын махны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн бразилчуудын махны хэрэглээ нь Европын холбооны иргэдийн махны хэрэглээнээс бараг 3 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ.